Монгол улсын салбарын 8 манлайлагчдын үн цэнтэй зөвлөгөөг та бүхэнд хүргэе. Гадаад хэл дээр ном унш. Канадын Concordia их сургуулийн Associate Professor эдийн засагч Д. Лавг Сүрэн. Монгол улсын их сургуульд дөнгөж ороод байх үед Ч Баярхүү гэж багш минь ийхүү хэлсэн юм. Монгол жижиг. Монгол улсын их сургууль жижиг. Багш нар чинь жижиг. Тэгэхээр чи энэ хүрээнд л эргэлдвэл бүр л жижиг болно. Тиймээс гадаад хэл дээр ном уншиж бай гэж хэлсэн нь том цочроо өгч билээ. Улмаар англи хэлийг махран судалж, мэргэжлийн номнуудаач сайн уншсан. 1994 онд төгсөхдөө дипломо англиар бичсэн анхны оюутнуудын нэг гэгдэж байлаа. Тухайн үед юм үзэж нүд тайлсан, бизнес нь амжилттай явж байсан буянгийн жаргал сайхны дуу хоолой залууст хүчтэй хүрдэг байлаа. Залуу хүний зорилго тодорхой байх ёстой гэсэн үгийг нь санаж англи хэл сурахыг гол зорилгоо болгосон доо. Монголд оюутнууд 1-2 дугаар курстэй хичээлээ сайн хийж багш нартаа шахуулж байгаад 3-4 дугаар курстэй хичээл номонч багасаад тун хэлбэр болоод ирдэг. Тэгэхээр 3-4 дугаар курстэй өөрөө сайн бие дааж мэргэжлийн номнуудаа унших хэрэгтэй. Оюутан хүний гол ажил чинь бие даан суралцгал шүү дээ. Зөв ном олж уншихын тулд зөв хүмүүсээс чиглэл авах ёстой. Тэгэхгүй бол нийгмийн ухааны хичээлүүд Монголд сайн хөгжөөгүй байгаа тул буруу ном уншаад давхичвал будаа тээх аюултай. Сайн багш нар бол оюутнуудыг чиглүүлэх л үүрэгтэй байдаг.